ганц нэг наадам ийгээд дүнжин гараа болгомоор байна. Тэгэл борооноос наадам модонд оролдоод дайректор авахгүй шүү дээ. Одоо би 8 жил мөрөж байна. Өвөл ер нь унж үзсэн үү? Өвөл ер нь урлагийг хүсдэг. Энд яах гэж ирсэн бэ гэвэл одоо өөрийнхөө өв соёл бидний өв соёл Монгол улсаа ингээд хамгаалах гэж гадны улс хамгаалах гэж мэд гисэн. Хятад улс чинь өвөл зөнгөө уралдаад өвлийн наадмуудыг хичнээн мянган нөгөө жуулчин очиж үздэг. Энийг чинь дагаад нутгийнхын малчид зөндөө орлоготой болох тийм боломж зөндөө байгаа байхгүй. Өвөр монголчууд үнэхээр хөдөлмөрч гайхуулж байна ер нь. Тэгэхээр хэдүүлээ бас бүгд ийм байх боломжтой байхгүй. Биднэрт бүх юм байна. Мормол, адуу, өвөл зөнгөө морио сайхан идэлээд энэ ямар ёс журамтай байдаг яг үр хөвгтөө өвлүүлээд ингэж явах хэрэгтэй байхгүй. Бүр том ивент одоо юу гэдэг юм фестивал ч юм уу. Дэлхийн жуулчдыг өвлийнхөө наадмаар бид нэр ингэж гайхуулах хэрэгтэй.